Япончууд улайран ширүүн эсэргүүцэл үзүүлж үнэхээр бууж өгөхгүй байлаа. Тиймээс манай дайчид дайсны их ширүүн эсэргүүцлийг махран нурааж даван туулахад хүрч байсан юм. Шаргуу байлдааны эхний 3 өдөрт манай дайчид дайсны хамгаалтыг 2 жигүүрээр сэт цохиж чадсан юм. Дүүхэн данхуда Квантуны армийг бүслэгдэх айдас нөмөржээ. Японы амь үрэгдсэн зэрэг Ивата Фукутогийн өдрийн тэмдэглэлээс 8 дугаар сарын 22-нд 9 цаг 30 минут бүх офицер бүхэд намайг ротын захирагчаар томилсон. Шийдвэрлэх байлдаан болж байна. Эх орноосоо эцэслэн хагацах ёс хийлээ. Зүрх минь догдлохгүй, би цовоос хэрглэн. Би үхэх хэдий ч миний зүрх сэтгэл үхэхгүй. Эрхэмдээд эзэн хааны ивэл дор байх болно. Армийг бараг бүсэлхийн даваан дээр бэхлэлттэй 2 толгод дээр гацжээ. Хүй толгод. Манай командлагчид тэрнийг хуруу гэж нэрлэдэг байсан. Нөгөө толгод нь бол түүний бэлд амь үрэгдсэн зөвлөлт толгойд улсын баатар Иван Ремезовын нэртэй болсон юм. Зөвлөлтийн хойд бүлгийнхэн Фуй толгод дээр байрлсан Япончуудыг 8 дугаар сарын 23-нд л дарсан юм. Толгодыг эзэлсний дараа нуувчнаас Японы 600 гаруй цэрэг офицеруудын цогцос олдсон гэдэг.